За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За бид энэ удаад дундын бүстэй Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга дугарын сүнжтэйг урьсан байна. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт тавтай мөрөлдөө. Орой мэндэ. Бас баяр хүргэе. За баярлалаа. Тий. Одоос 26 жилийн өмнө юм байна. 2000 онд хүний эрхийн комиссийн тухай хуулийг батлаад анхны 3 гишүүнийг томилсон гэдгийг би түүх уншлаа. Танаа сайтаар дамжуулаад бидний тухай гэдэг. Тэгэхээр өчигдөр нэг хоногийн өмнө хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгуулагдсан 25 жилийн ой болсон. Тэгээ ойтой холбогдуулаад би танд баяр хүргэе. За баярлалаа. Тий. Анх сая хэлсэнчлэн анх комиссийн 3 гишүүнийг байгуулж энэ байгууллага шангаа татчихж энэс одоо миний санджаагаар ковидын өмнөхөн 2020 онд хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг шинжилэн найруулад улсын их болоор баталсан. Ингээд комиссийн гишүүнүүд 7 болгосон тийм ээ. За ингээд 3-аас 7 болж гишүүдийн тоогдсон байна. Мөн энэ хүртэл 20 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комисс үйл ажиллагаа явуулжээ. Тэгэхээр хүний тоо өссөн, дээрээс нь шинчилж найруулад илүү өөр концепцоор ингээд үйл ажиллагаа эхлүүлсэн нь. Ялгаа нь юу байна? Сайжирсан уу? Хүний эрхийг хамгаалах байгууллагын үйл ажиллагаа гэж ярих. За хүний эрхийн үндэсний байгууллага ер нь ямар байгууллага вэ гэхээр дэлхийд дахинал ингээд бүх улсуудад хүний эрхийн үндэсний байгууллага хөндлөнгөх байх хэвээр, хараа тусах хэвээр, бие даасан байх хэвээр, тэгээд олон ургууч үзтийн төлөөлөлөөс бүрдсэн байх хэвээр гэдэг юм зарчим ирдэг. Тэгэхээр яагаад энийг ярьж байгаа нэр засгийн газрын байгууллагуудын хувьд бол маш хэлбэр тодорхой чиг үүргийг дагнан хариуцуулдаг учраас тэднэр бол ойлгомжтой хууль эрх зүйн чиглэл нь тодорхой байдаг бол хүний эрхийн үндэсний байгууллагуудад сая хэлдэг 4 зарчмыг баталгаажуулж байж хөндлөнгийн нөгөө төрлийн байгууллагуудын үйл ажиллагаа хүний эрхийг хангаж чадж байгаа юу? Тогтолцоо ажиллаж байна уу? Хаана ямар гажиг зөрчил гараад хүний эрхийг бид нэр хохироогоод байгаа юм бэ гэдгийг тогтоох ёстой гэдэг үүднээс ийм шалгуурыг тогтоодог Парисын зарчим гэдэг 1993 онд баталсан. За ингээд энэ 93 онд баталсан зарчмыг дэлхийд дахин авал ийм байх ёстой гэдэг шалгуур гаргасныг нь Монгол улс 2000 онд байгуулъя гэдэг. Анх байгууллагатаа бол нэгдсэн үндэсний байгууллагын санхүүжилт дэмжлэгээр байгуулж ирсэн түүхтэй юм билээ. Тэгээд техник 3 жилээ бол нэгдсэн үндэсний байгууллага санхүүжилт нь гаргаж агаад удаагаар одоо Монгол улсын төсөвтөө багтаагаад авирлаад ингээд явж ирсэн түүхтэй. 20 жилийн хугацаа өнгөрөхөд энэ байгууллагын үүрэг ролыг ер нь бол танин мэдсэн байна те. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн хяналт чухал юм аа. За ингээ хөндлөнгийн хяналтын үр дүнд эцэстээ иргэдэд очих эрхийг нь хамгаалах механизм сайжирч болтгоо гэдгийг ийм бэхжүүлэх төлөвшүүлэх үйл явж ирсэн байна. За тэ 20 оноос яг таны асуулт 20 оноос хойш сайжирсан уу? Үйл ажиллагаа өргөцсөн. Гишүүдийн тоо нэмэгдсэн. Хүний нөөц мэдээж нэгээ дагаад бас нэмэгдсэн. Тэгээд 70 зөрөгцгийн хэрээр үйл ажиллагаа бол сайжирсан гэж хэлнэ. Ахиц гарч байгаа гэж хэлнэ. Тоо харахаар зөвхөн тоо харахаар гомдол мэдээл хүлээж авсан тоо эхний 15 жил гомдол хүлээж авч ирсэн тоо сүүлийн 5 жилдээ тэнцдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө гишүүд олон болохын хэрээр нэмэх нь цахим технологитой холбоотой бас хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэх, гомдол гаргах энэ бол шууд илүү бас. Хүний эрхийн сургалт гэдээ бас нэг том чиг үүрэг байна. Энэ өрөөнд бас ялгаагүй. Эхний 15 жил явуулсан үйл ажиллагаа гэдтэй тэгээ сүүлийн 5 жил харьцуулахаар тоо нь бол дандаа 2 дахин, 3 дахин хүртээн оролцогчид нөлөө гэдэг ингээд ихсээд явж байгаа юм дүр зурагтай. Нийгмийн харилцаа өргөжхийн хэрээр хүний эрх хаан зөрчигдөж байна. Хүний эрх зөрчигдөж болзошгүй талбарууд нэмэгдээд байна л да. Яг таны хэлдгээр нь олон нийтийн сүлжээ, интернет хэрэглээ нөхцөнтэй холбоотой маш өргөн ийм цар хүрээнд та бүхэн ажиллах шаардлагатай болсон. Анхнаасаа 3 хүнтэй байгаад тэр хэрээр явсан бол амжихгүй гэдэг нь бол тодорхой. Та бүхэнтэй аливаа асуудал гарахад сэтгүүлчид уулзаад ярилцлага яриа авахд бол шууд л нөгөө тухайн болсон процесстэй холбоотой яриа авдаг. Тийм учраас хоёулаа илүү цаг оногдсон учраас би энэ хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага яаж үүссэн, одоо ямар үйл ажиллагаатай байгаа, хэрхэн өргөжж байгаа вэ гэдэг талаар эхлээд танин мэдэх мэдээллийг олон нийтэд өгөө гэдэг үүднээс би танаас ингэж асуусан юм аа. Одоо тэгэхээр хоёулаа шууд үйл ажиллагаа руу оръё. Хүний эрхийн үндэсний комисс бол жилийн хугацаанд ажиллаад хаана ямар хүний эрх зөрчиж байна, ямар салбарт илүүтэй бид нар цааш анхаарах ёстой гэдэг зүйлээ тодорхойлоод жил болго илтгэлээ танилцуулдаг. 24 дахь илтгэл сүлд гарсан байна тийм ээ.
Ингээд улсын хурлаар хилцүүлээд явдаг. Тэгээд улсын хурл бол хүний эрх үндэсний комиссийг хилцээд хариалагдах байнгын орон хууль зүйн байнгын орон. Тэгээд хилцүүлээд явсныхаа дараа за комиссийнхны гаргаж өгсөн илтгэлийн мөрөөр улсын хурлын тогтоол баталдаг. Жил болгонд тэгж явдаг. Гэхдээ бид нар тогтоолын хэрэгжилт ямар байгаа вэ гэдэг дээр ерөөсөө төдийлөн анхаарахгүй дараагийн илтгэл рүү ороод яваад байгаа юм шиг надад одоо парламентын сэтгүүлчийн хувьд харагддаг байхгүй. Тэгэхээр улсын хурлын та бүхний одоо боловсруулаад гаргаж өгсөн илтгэлийн мөрөөр баталсан тогтоолын хэрэгжилт дээр та бүхэн хяналт тавьж чадчихэв үү? Маш чухал асуулт. Учир нь яг ийм процессор явж байгаа. 2020 онд өөрчлөгдсөн процесс юу гэхээр улсын хурлын чуулганаар хилцдэг болсон. Хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын талаар хэлтгэлийг өмнө нь хууль зүйн байнгын ороогоор хэлэлцээ тогтоол гаргадаг байсан байнгын орооны. За энэний хэрэгжилтийг 18 оноос эхлээд авч үзэж байгаа юм л да. Тэгээ хоёр талаас нь авч үзлээ. Сүүлийн үед байнга хүний эрх үндэсний комисс ярьж байгаа юм нь товчхон таны асуултанд хариулахад бүрэн хэрэгжихгүй байгаа. За бүрэн хэрэгжихгүй байгаа учраас хүний эрхийн үндэсний комиссоос жил болгон үүнийг хэрэгжүүлэх нэгдүгээрт хоёрдугаарт нэг эргэх холбоо тогтооё, уйлдуулах механизм гаргая. Ингэхгүйгээр бид нар одоо хүний эрхийг ахиулах тухай, сайжруулах тухай саналыг шийдвэрлэх тухай ийм одоо дараагийн шатанд гаргах тухай яриа боломжгүй байна гэдэг. Ийм одоо шүүмжлэл гэхүү одоо энийг бол банк хэлж байгаа. Тэгээ хурлын намын газар өөрөө бас энэ жил хоёр асуудлаар чиглээд хянан шалгалт хийсэн байлээ. Хянан шинжилгээ хийсэн байлээ. Нэг нь энэ их хурлаад өргөн мэдүүлсэн хүний эрхчлөөний төлөв байдлын энэ талаарх илтгэлийн мөрөөр гарсан улсын хурлын жилийн тогтоолуудын хэрэгжилт ямар байгаа юм бэ гэд хангалтгүй байна гэдгийг хурлын намын газар бас гаргацсан байна. Манайхч гаргацсан, их хурлын намын газарч гаргацсан. Одоо энийг л хэдүүлээ ажил хэрэг болох хэрэгтэй. Нөгөө ярихаас цаашгүй гэдэг чинь үүнээс эхэлж байгаа. Энэ илтгэлийг бичгэд маш их хөдөлмөр ордог. Мэдээж ганц талын мэдээллээр юмыг дүгнэх учир дутагдaltaй өрөөсгөл болдог учраас бүх оролцогч талууд өмнөх одоо судалгаа, шинжилгээ, кейс, шийдвэрүүд тийм ээ гомдлууд, хянан шалгалтууд газар дээр нь очиж үзээд бүх байдлаар бид нар энийг баттгаж, ноттгож олон талаас нь авч үзээд илтгэлийг гаргаад ямар асуудал хаана байгаа, сайн зүйл байгаа. Сайн зүйл байвал энэ хэсэг нь ажиллаж байна гэдгийг хэлдэг. Тэгээд болохгүй байгаа бол нь болохгүй байгаа шалтгаан нөхцөлийг нь комисс бол ингэж дүгнэлээ. Үүний мөрөөр ямар шийдэл санал болгох юм бэ гэдгийг комиссоос бол ингэж үзэж байна гэдэг саналтайгаа хандуулж байгаа. Тийм болохоор энэ бол эргэлтэнд ороод ажил хэрэг болдог байх хэрэгтэй. Ингэж бид нэр хүний эрхийг яг бодиттой хэрэгжүүлэн тухай бас ярина. Би одоо яг сандаа 2 жилийн өмнөх би тогтоолыг бүрэн уншиж байсан л да. Тэгээд саяхан юм уу да. Дахиад танаа илтгэл орж ирэхэд 2 жилийн өмнө уншижсэн тогтоолоо гаргаж ирээд энэ нэр нь хэр биелж гээд судлаад үзэхэд 2-3 заалтанд нэг биелдтэй. Үлдсэн нь нэг явцтай юм шиг бүр тодорхойгүй болцсон. Одоо ийм байдалтай байна. Тэгэхээр хүний эрх үндэсний комисс гаргасан илтгэл маш их хөдөлмөр орж байгаа шүү дээ. Тэр бол дузаа ном гарч ирдэг. Тэрийг уншихад бол аль салбарт ямар хүний эрхийн зөрчил байна вэ гэдгийг бол шил толшгөл бид нар одоо мэдэж авах ийм боломжтой. Хүний эрхийн үндэсний комисс ингээд зөвлөмж хөргүүлдэг альва нэг байгууллагад. За танах ийм зөрчил гаргасан байна. Энэ салбарт чи ийм зөрчил гараад байгаа учраас энэ дээр та нар очиж ажиллаач гэд ингээд хууль тогтоогчдод хэлдэг. Хууль тогтоогчдын зарим нь хэлдэг. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд та нар энд орж ирээд загнуулаад байх хүмүүс биш. Өөдөөс нь өгөө хэлдэг бай. Шүүмжлэлээ тавьдаг бай, зөрөгтэй бай. Жохон вертагийн шиг ажил гэж хэлээд байдаг. Та үнэхээр ингэж зөрөгтэй өгөө хэлээд хатуу шахаад их хурлдтэй засгийн газар хатуу шахаж ажиллаж өрн чадчихэв үү? Чадахгүй байгаа бол энд юу саад болж? Яг энэ асуултанд зоригтой бай үгүй хэлж өстой үгүй бол яг өөрсдийнхөө мэрэгжлийн байх үүрэгтэй энэ байгууллага өөрөөр хэлэх юм бол попродгүй одоо бид нөгөө тунхаглал хэлэх учиргүй ийм байгууллага. Тийм ч учраас нөгөө анх хоёлаа яриа эхлэхэд Парисын зарчим гэдэг гаргасан энэ байгууллагуудын нэг үндсэн шалгуур бол мэрэгжлийн ажиллаач гэж. Тэгэхгүй бол бид нар одоо мэрэгжлийн биш нэг тал руугаа хазаач хамбал энэ дүгнэлт чинь өөрөө учир дутагдaltaй болчихно гэдэг ийм л үндэслэл байгаа шүү дээ. Тэгэхээр зоригтой гэдэг нь ямар утгаараа юм би бас заримдаа эргцүүлдэг. Ямар утгаараа хэлж ийнэ гэж тий. Хэлж байгаа үгийн өнгө аясыг ярьж гин үү? Яг бид нар бол өөрсдийн хэлий гэсэн бүх саналаа хэлж байгаа. Шүүмжлэе гэсэн шүүмжлэлээ хэлж байгаа.
ахиц дэвшлээ ярьж байгаа, авах ёстой сургамжийг хэлж байгаа. Хэрвээ албан хаагч юм буруу хариуцлахгүй бол тэрийг хэлээд явж байгаа. Яаж хэлж гин гэдэгт одоо магадгүй тэр одоо нюанс өчөж магадгүй. Манай зөвлөм шаардлага 2020 оноос гаргасан бүх зөвлөм шаардлагыг бид нэг 2 бот болгоод эмхэгдсэн. Манай вебсайт дээр бас байдаг. Тэрийг үзэх юм бол одоо нээлттэй мэдээлэл. Тэрэн дээр бид нар ямар албан тушаалтныг ямар хүний эрхийн зөрчил гаргасан учраас нь юугээд шаардсан бэ гэдэг ингээд бүгд тов тодорхой байж идэг үндэслүүдийг нь харах юм бол тэгэхээр энэ дээр одоо нөгөө хүний эрхийн бид нар чиг үүргээ хүрээнд бол хэлэхүүгээ хийлээд гарах саналаа гаргаад ингээд ажиллаж байгаа юм. Одоо энэ их хурлаас томилддог байгууллагууд байна л та. Одоо шүүхийн ерхий зөвлөл, одоо төрийн албаны зөвлөл, тийм ээ. Төсвийн доктортой байдлын зөвлөл, хүний эрх үндэсний комиссэд байгууллагууд ингээд байгаад байгаа. Тэгээ их хурлаас томилддог байгаа учраас томилсон байгууллагууд буцаад одоо шүүмжил хийж чадахгүй байна уу гэдэг асуудал бас яригдаад байгаа. Яг энэ байгууллагууд хуультай өөр ингэсэн яг ингээд бидээс хуультай тэр хуулийнхаа хүрээнд ажиллаад байгаа юм. Хүний эрх үндэсний комисс мэдээж илтгэлээ өргөн мэдүүлж гин, танилцуулж гин, хэлэлцүүлж гин, тэрний мөрөөр тогтоол батлуулж гин гэдэг бол мэдээж нэг үр дүн. Зөвлөмж гаргаад бас яваад байгаа юм тийм. Тэгэхээр энэ хүний эрх үндэсний комисс гэдэг юм уу? Яг энэ босод байгууллагуудын мэдээж та хүний эрх үндэсний комиссийг толгойлж байгаа учраас комисс дээр л яриа тийм. Энэ байгууллагыг одоо хяналтаа тавих, шүүмжиллээ хийх, одоо шүүмжлэлийн дагуу хариуцлага тооцож байгаа албан тушаалтнуудад одоо шахалтаа үзүүлэгч гэдэг юм уу тийм. Илүү эрх зүйн хувьд сайжруулах, бэхжүүлэх ийм ер нь шаардлага байгаа гэж харж байна та. 2-3 зүйл бий. Нэг нь таны та хоёрын одоо эхэлж ярьдаг асуулт ба штэ. Их хурлд бид ингээ хүний эрхчлэн төлөв байдлыг илтгэжлээ. Тэрний мөрөөр их хурл бас ингээд ажил хийгээд тогтоолоо гаргачлаа хүлээн зөвшөөрөөд тогтоолын хэрэгжилтийг хамтдаа хэлэлцдэг. Түүнийг заавал биелдэг байх, биелээгүй бол яагаад гэдэг энэ механизм хэрэгтэй. Энэ одоо баахгүй. Тэгэхээр ч учраас нөгөө 2 газар хэн шинжилгээ хийгээд яваад байна шүү дээ. Манай бол яг манай гарсан тогтоолын хэрэгжилт ямар байгаа юм бэ? Энэ хүний эрхийн төлөв байдал чинь эдийн засгийн ч юм уу, хөдөлмөрлөгч ч юм уу, ахс юм уу, юу вэ гэдгийг бол бид нар заавал авч үзээд байгаа. Тэгэхээр энэ нэг холбоос бол зайлшгүй хэрэгтэй байна. Хоёр дахь нь их олон байгууллагуудаа ингээд байгууллагын дараанаар ингээд төрийн байгууллагын ингээд уулзаад явж байхад чиг үүргийн тухай ойлголт их чухал хэрэгтэй юм билээ. Өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмж шаардлагыг гишүүний гаргасан зөвлөмж шаардлагыг бол заавал биелүүлэх учиртаймаа. Тэгээд биелүүлээгүй бол ингээд бид нэр тэр албан тушаалтанд хариуцлага тооцоолох тухай саналаа томилдог, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хөргүүлдэг. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэдэг энэ холбоос хэрэгтэй. Одоо бид нар бол хөргүүлчлээ шүү дээ. Энэ хүн чинь үнийг зөрчсөн байна гэж тогтооцсон. Тийм учраас бид нар шаардлага явуулаа. Шаардлагатаа бид нар холбогдох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцоо гэдэг ингээд биччихлээ. Үүнийг тооцохгүй бол гэдэг энэ зохицуулт бас холбоос дутуу юм. Хоёрт нь гуравт нь уучлаарай. Нийтэд мэдээлэх их бас чухал юм байна. Бид Туйлзан банкны ороотой хамтраад бас нэг хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөм шаардлагын хэрэгжүүлээгүй албан хаагчтай нэг уулзалт зохион байгуулж үзсэн. Тэгээ Туйлзан банкны ороон дээр дуудаад ураад энэ бас их чухал юм бэл. Тэр хүмүүс бас тайлбараа хэлэх хэрэгтэй. Үүрэгтэй гэдэг ухамсарлах хэрэгтэй. Яагаад биелүүлэхгүй байгаа гэдгийг олон нийтэд ч, комиссдч, их хурлдч бас тайлгнах ийм нэг тогтолцоо бас их чухал байна. Мэдээллийн хувьд бол тэ нийтэд ил тод байх тухай. Төрийн байгууллагуудын удирдах юм шийдвэр гаргах албан тушаалтнууд Туйлзан банкны ороон дээр ирээд та бүхэнтэй уулзаад санал солилцоод мэдээлэл сонсоод явдаг хэд хэдэн удаагийн уулзалтан дээр би бас орж ирсэн. Энэ дээр ажиглаж нэг зүйл бол манай төрийн байгууллагууд бол хүний эрхийн ойлголт одоо мэдээлэл мэдрэмж их дутмаг юм байна да гэдэг зүйлийг ярьсан. Мэдээж тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс өөр өөрсдөө өмөрлөвөл өмөрсөн л ийм өнгө аястай ер нь тайлбаруудыг хэлээд байгаа. Хүний эрхийг хамгаалах нь бол төр засгийн хамгийн гол үүргүүдийн нэг нэ. Энэ үүргээ манай төр хэр биелүүлж ийн гэж та харж байна. Зөрчил их гараад байна. Тогтолцооны хувьд үнэхээр үжигэрсэн асуудал байна гэдэг чинь төрийн үүрэг тэр хэмжээгээр бас доголдож байна л гэсэн үг. Тэнд ажиллах талбар байна, хийх ёстой үүрэг байна л гэсэн үг шүү дээ. Энийний маш тод илэрлэн төсөв байгаад байгаа. Жил болгон одоо төсөв батлах үед салбарынхаа төсвийг хэвээр нь
өөрсдөө гаргаж өгсөн саналын дагуу хамгаалж үлдэхийг оролддог. Танай байгууллага бол хууль зүйн байнгын орон дээр хэлээд төсвөө хамгаалдаг тийм ээ. Харамсалтай нь нүд завчихгүй хасуулдаг. Тэгээд их боддог байхгүй. Яагаад хүний эрхийг хамгаалах ёстой төр нь хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага байгуулчаад энэс мөнгө харамлаад байд юм бол тоо гэж би бодож байна. Та энэ дээр ямар дүгнэлт хийдэг? Бид одоо энэ 20 онд ажиллаа эхэлж байхдаа нэг ийм ийм ажлыг төлөвлөе гэж бодсон. Төлөвлөгөөнд оруулсан боловч яг харамсалтай нэг ажил хэрэг болоогүй. Төсвийн хуваарлалтын хүний эрхийг үзүүлэх үр нөлөө ямар байд юм бэ гэдэг нэг дүгэн шинжилгээ гэж бодлоо л да. Яагаад гэвэл хөдөө орон нутагт ажиллахад их олон газар ажиллахад хүний эрхийг нэг зөрчил юунаас олдог вэ гэвэл дөрвөн шалтгаан хэлнэ. Тэрний нэг нь төсөв байдаг. За яг ингээл хүүхд хамгаалаа хэрэгжүүлэх гэсэн чинь хамгаалах байрны зардал дээр хүүхдийн л зардал орж ирсэ. Одоо бид нарт дэжтэй гэр бүлийн хүчрэлд өрсөн хохирогч насан турш хүний зардал байхгүй шүү гэдэг ийм асуудал яриад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар төсвийг юу яаж хуваарлалт. Нэг гараараа бид нар хүүхд хамгааллын тухай хуулиараа хүүхд хамгааллаа гэж хэлждэг. Ахмадын тухай хуулиар ахмадын сантай байна гэж заачдаг. Хөгжимчлэлтэй хүний эрхийн тухай хуулиараа хүртээмжтэй байдлыг бид нар бол бүрдүүлнэ гэж заачдаг. Энэ бүхэнд хэрэгтэй санхүүгийн нүс төсөв тэгвэл яаж хуваарлагдаж байгаа вэ? Энэ хоорондын нэг материалын хуулийн заалт ийг хэрэглэх нөгөө талаас энд чинь шаардлагатай санхүүг яаж хуваарлах? Энэний нэг хоёултай холбоог нь хүний эрхэд суурилсан төсөв гэдэг байдлаар нэг харж үзье гэж бодсон. Их далаацтай ажил хэрэгтэй мэлээ. Бас зөвхөн ганц манай байгууллага дангаараа хийхэд бас мэрэгжлийн болоод бусад юм хүчин зүйлс нөлөөтэй мэлээ. Шууд бол хийчих боломжгүй. Тэгээд нэг салбараар эхэлж үзэж байгаад бас юм цаашаа бас үргэлжлүүлж чадаагүй нэг ажил. Зөвхөн манай байгууллагын тухайд гэхээр энэ байгууллага ч үндэсний хэмжээний гэж явдаг 21 аймагт нэг фэндтэй. Тэгэхээр манай байгууллагууд бол засгийн газрын зүгээс санхүүгийн хувьд за орон нутагт бол засаг дарга иргэдийн хурлын зүгээс хамтын ажиллагаа маш их шаардлагатай байгууллага. Юуг ухамсарлаж ойлгох хэдүүлээ танин мэдэх ёстой гэхээр энэний үр дүн нэцтэй иргэдтэл очиж гарах учиртай шүү. Тэгэхгүй нэг талаас ингээ хүний эрхийг комиссыг сайн ажил таан бүхэн газар дээр нь ажил томилдоор яв. Одоо битгий гэдэг зөвхөн цаас одоо бол хүний эрх биш штэ гэдэг энэ нэг талаас хүмүүс ярьдаг. Тэгээ яг явах зардлыг нь хангалттай өгс юм уу гэхээр тийм биш. Тэр нэг ийм байдлаар л дүр үзүүлэх асуудалт ингэж өнгөц хандах эсвэл магадгүй ингээд гүн рүү нухаж ойлгохгүйгээр чиг үүрэг мөн чанарыг ойлгохгүй хандгаар чинь төсөв хуваарлт ийм болоод байна л та. Цавлгаатай. Тэгээ энэний үр дүн нь шууд гардаг. Байгууллагад гарна. Хүний эрх дээр тэр хөвлөх дэмжиг хамгаалах хэрэгсэл бүх тогтолцоон дээр төсөв шууд хамаарлаа. Төсөв батлах үед хууль зүйн байнгын орны даргын өрөөнд хариулагтай байнгын орны дарга дээр л орж царайчлалт юм шиг байна. Тайлбарлана. Ямар учиртай. Тэгээд битгий энэ төсвөөс асуулаач гэж л гуйж явдсан шүү дээ. Одоо бүгд л мэдж байгаа. Шүүхийн ерхий зөвлөж гэдэг юм уу. Тэр байгууллага шүүхийн байртай болоо гэд хэдэн тэрбум орно асуулаад одоо муухайгаар хэлэхэд гонигтай л байнгын орны танхимаас гардсан шүү дээ. Та одоо жишээлбэл одоо 26 оны төсөв 25 оны 11-р сард 10-нд баталсан төсөв болсон. Ингээд та хэдэн өгсөн төсөв дээр өгсөн санал яг хэдэн хувиар хасагдаж батлагдчих байна. Манайх ч 3 дахин буусан шүү дээ. Тэгээд ийм л хөрөнгө оруулалт шинээр хөрөнгө оруулалтын зардал тавихгүй гэсэн учраас нэг шинэ байр барья гэдэг санал ингээ 3 жил дараалан хасагдсан. Тэгээд харцангаа харахад ингээ засгийн газрын түвшний байгууллагууд бол байр дэд бүтцийн асуудалд илүү шийдвэрлээд байгаа шиг энэ төр зураг байдیں۔ Ерөнхийд нь бол за ингээ байрны тухай ярихаа болёо. Төсөв үеийн байдал хүнд байна, эдийн засгийн нөхцөл амаргүй байна ойлгоё. Гэтэл урсгал зардлаас бас хасцсан. 20% хасч байгаа юм л да. Урсгал зардал гэдэг чинь яг л нөгөө хүний эрхийн боловсрол хийх ёстой. Бид нар чи сургалт явуулах ёстой, нөлөөллийн ажил хийх ёстой. Томилдоор явъя гэдэг ялангуяа хөдөө орон нутагт томилдоор явах тэгээ бусдаар гүйцэтгүүлэхийн судалгааны ажлууд үүдэг. Гэгчлэн энэ бүхэн зардлаас л хасагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Өмнөх жилээсээ ч хасагдсан. Одоо засгийн газрын байр хийсэл төрөөсөө төлөөл явж штэ тий. Хуучин байранд эдийн засгийн хөгжлийн яам орчихсон. Барилгын яамны 2 дахь төлөв байна тий. Эдийн өрөө төрөслөд байж байгаа. Яг хөө тэгээд асуудал жил болгон тавиа явдаг. Энэ асуудал удахгүй өөрчлөгдөх байлгүй л гэж одоо найдахаас арга алга. Таныг одоо жишээлбэл 25 жил энэ байгууллагад үйл ажиллагаа явуулсан учраас би байгууллагч яг энэ
дотоод асуудлыг эхлээд яриулъя гэж бодсон. Яг хүний эрхийн чиглэлээр бодонгууд миний хувьд ингэж бодоод байт. Яг энэ хүний эрхтэй холбоотой асуудлыг байгууллага байгуулагдсанаас хойшоо өнөө хүртэл ингээд хоёр хуваамар санагдаад. Нэг нь бол 2021 оноос өмнөх үе. Нөгөө үеийн цар тахлын үе. Цар тахлын үед хүний эрх эрхчлөө халдшгүй байдал үгээ хэлэх амьд явах гэдэг. Үндсүүлээр хамгаалагдсан үндсэн эрхүүд ямар үнэтэй вэ гэдгийг бид нэр энэ ковид үед бол маш сайн харж авсан. Тэгээд ковид үед бид нар ялгарлан гадуурхалд ямар байдгийг, бидний 20 цагдаад байвал ямар байдгийг ингээд маш олон зүйлийг ойлгож авсан. Тэгэхээр яг энэ миний хоёр хуваасын асуудал дээр ковидын өмнөх үе гэдэг хоёр асуудал дээр та ер нь үнэлгээ дүгнэлт ер нь хийсэн үү? Хүний эрхийн байдал ямар байдлаар өөрчлөгдөв? Хийсэн. Бид нар яг ковидын үед ажиллаа авсан хүмүүс л дээ. Яг ковидд зэрэгцэж ажиллаа авсан шүү дээ. Хамгийн хэцүү үед авсан. Тэгээд ажиллаж байгаа эдэн байгууллагууд энийг өстөө нөгөө өдөр шөнөгүй үдгийг чинь манай байгууллага албаа хаагчд бүгдээрээ ажилласан. Тэгээд тэр үеийн онцлог юу юм бэ гэхээр өмнөх үеийн ковидын өмнөх үед зарчмын тухай нэг тийм түгээмэл биднэрт бас байхгүй байсан байна. Тэгээ яг таны өмнө бас хэлээд байгаа нэг асуудал шүү дээ. Шийдвэр гаргахтаа хүний эрхийн зарчим шалгуураар шийдвэр гаргаж сурсан юм уу, дадсан юм уу гэдэг асуудал дээр хайн гойсон байна. Үгүй байна тавчханд. Яагаад тэгэхээр ковидын үед гаргасан шийдвэрүүд дандаа нэг тийм абсолют нэг туйлаас нөгөө туйл руу гаргаад байгаа байхгүй. Гэтэл хүний нийгэм чи өөрөө олон янз бид нар ч бүгдээрээ л үеийн үед л ийм байсан. Бүхэл нас хүүстэй ийм олон бүлгийн хүмүүс иргэцэн амьдэрдэг орчтод тэгжиж нийгэм өөрөө ч мөрөлддөг шүү дээ. Атал бид нар шийдвэр гаргахтаа төрийн байгууллага ингээд дундаж иргэдийн тухай бодоод шийдвэр гаргаад байгаа мэт гаргадаг байхгүй. Тодорхой юм. Тэнд нь ахмад байгаа өглөмшөлтэй хүн байж магадгүй энэ төр гэдгийг юусоо боддгүй. Одоо тэгээд төрөх төгсөж байгаа эмэгтэй байвал яхаа юм бэ? Өвдсөн хүн байвал имлэг. Гэхдээ ийм нэг олон янзын юм бид нар бодохгүй. Гэтэл хүний эрхийн одоо өмнө бидний олон улсын гэрээ, конвент, зарчим, шалгуур бүгд юу гэж хэлдэг вэ гэхээр нөхцөл байдалтай тохируулж гаргаач л гэдэг. Нэг янз байсан бол тэр шиг амархан юм байхгүй шүү дээ. Нэг янзаар л бид нар гаргаад ийм л одоо дөрвөлжин юм байна, уралж юм байна, дугуй юм байна гэд сууж байгаа хэвээр. Тэгээ тийм биш учраас энэ хэсэгт нь дөрвөлж, энэ хэсэгт нь уралж, энэ хэсэгт нь дугуй юмаа гэдгийг л тохируу шийдвэр гаргах чинь төрийн үүрэг байхгүй. Одоо энэ чинь л бидний уур чадвар, хэрэглээ, зарчим, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргах тухай ойлголт. Энэ тэгэхээр бид нэр тунгалаад бол гарахгүй. Яг л бодиттой байж ижил хариу үйлдэл үзүүлж ижил тохирсон шийдвэр гаргаж байна. Тэгэхээр ковидын дараа энийг сурсан. Ковидын өмнө бид нэр энийг мэддэг, чаддаг, даддаг гэж итгэдэг байлаа. Үгүй юм байна гэдэг ковидд маш сайн харсан. Нэмэх нь бид нар маш их хүмүүсийг юм одоо хүмүүр эрхэм хүний нэр төр гэд тэ эрхэмсэг оршихуйн тухай ярьдаг. Ер нь хүний эрхийн үзэс нач тэрнээс ихтэй. Нэг нь нөгөөгөө илүүд үзэх юм уу бид нар хүн өөрөө одоо айрсан өнгөний хувьд эсвэл юу гэдгийг нэмийн гарал байдлын хувьд ямар нэг байдлаар хүүсээсээ би шууд даваа хэрэгтэй гэж өөрийгөө тодорхойлж болох юм уу? Үгүй юм байна. За эвгүй учраас л адилхан нэр төртэй шүү бид нар. Адилхан эрхэм чанартай шүү. Тэгээ бид нар ч адилхан ухамсартай шүү гэл эхэлж байгаа л да оюуханд. Ингэж л эхэлсэн үзэл санаа философи тэмүүлэл шүү дээ. Тэгээд энэ ковидын үед бол тэрэн дээр бид нар үнэхээр ялгуурлан гадуур хөгч баг зарим тэр нэг өвдсөн одоо иргэн санаж байгаа бол зарим өвдсөн хүн ер нь одоо тусад нь хорих гээд байна уу бүр тий тусгаарлахчих бодолтой хөлийн гаднаас хүний авах тухай та одоо санаж байгаа бол ямар яриа өрнөжилээ иргэнэ одоо авъя гэдэг байгаа юм уу бүр болид ер нь хөлийн гадна төгжчих шинжтэйч тийм юмнууд гарч илаа шүү дээ яанд тэгэхээр энийг бол аягүй тод харсан энэ зөвхөн цаасан дээр үндсэн хууль бол хүмүүлэг иргэний арчсан гэж ярих тухай яриа биш яг өдөр тутмын шийдвэр болж буудаг бөгөөд энэ нь ийм шалгууртай авах хэвээр ийм шаардлага хангах хэвээр байна бид бүрэн тэгж чадахгүй байгаа юм байна гэдэг бол ковид үе аягүй сайн мэдрүүлсэн үг юм. Тэрний араас засахгүй явсан. Энийг хаанаа бол маш сайн сонгож авлаа шүү дээ. Хамгийн сүүлд нэг зүйл санахад Модогийн барьж нам юм да. Маш олон хүний эрхийн 91 байгууллагууд хууль судлаачдыг нийтэд нь цуглуулад хууль зүйн Монгол улсад хэрэгжилж байгаа 800 хууль байна тийм. Энийн хэд дээр нь хүний эрхийг зөрчсөн заалтууд байна вэ гэдэг судалгаа гаргахад 320 орчим хуульд нь хүний эрхийг зөрчсөн хуулиуд байна гэж ирсэн. Энээс л одоо хууль тогтоод дээд байгууллагын хувьд бол бүрийн эрх нь тэнд байгаа учраас засах ажлаа хийх ёстой.
Та хэдээ санал аваад энэ засах ажил ер нь явж гин үү? Зүгээр тухайн үедээ бэлгэдлийн чанартай хэлээд өнгөрөв үү? Энэ яг 360% хүний эрхийн зөрчилтэй байна гэдэг ажлын хэсгүүд байгуулагдаад тэр нь тэгээд яасангүй цаашдаа яг ажил хэрэг босонгүй. Одоогийн их хурлын дарга бас AI-аар энэ давхардлын эдэл зөрчлийг илрүүлье. Түүний дараагаар хүмүүс ажилтдаг бай. Ингээд хоёр үе шаттай болгоно гэж би ойлгож байгаа. Эхнийх нь AI-аар эхлүүл чинь хиймэл оюун ухаанаар ингээд таны мэдчин зөрчил давхардлын эдлийг түүний дараагаар нь хүмүүс ажиллаад одоо өстөө нөгөө тохирсон бодит байдалтай нийцсэн амьдрал ямар байдаг вэ? Энэ хүмүүст юу хэрэгтэй вэ гэдгийг нь хэрэгцээг нь шаардлагын тусгайлан судалсан байдлаар ингээд хуулийг нариулнаа гэдэг ийм байдлаар ингээд төлөвлөж гин гэж ойлгож байгаа. Хууль тогтоомжийг гаргахдаа нэг ийм тогтвол байна гэдгийг хүний эрхийн үндэсний комисс байнга хэлээд байгаа. Нэг нь юу гэхээр нэг асуудал үүсгээр одоо тэр гал ундрын маягаар хандаад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулцдаг. Атал тэр нийгмийн харилцаа чинь тийм амархан биш заримдаа тий олон хүчин зүйлээс хамаардаг. Ирээдүйд бас юу болохыг бас заримдаа бид нэр тааж мэдэхгүй урьдчилан таамаглаж болохгүй тэр харилцааг бас зохицуулдаг гэдэг. Энийг бид нэр ээж бүрэн цогц гэдгийг нь ойлгохгүй зарим нэг хэсгийг нь гээдэг. Ингэсний дараа ямар үр дагавар үүсдэг вэ? Хууль батлагдаад нэг эдэн сар болж идэл нэг газар нь юу илэрдэг байхгүй доолдно. Энэ одоо яах юм бэ гэдэг. Энэ ийм жишээг Монголын юм дээр хууль тогтоомжийн давхардлын эдэл зөрчилдөг үнээр олон харж байна. Бид нэр 23 дахь хэлбэлдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэггээд авч үзсэн. Одоо агаар ус хөрсний бохирдол. Хууль тогтоомжийн давхардлын эдлийн зөрчлийг авч үзсэн чинь тэнд бид илүү нөгөө харилцаа хараа яваад байна. Хүний тухай тэр хүнд яаж ээлтэй байх тухай хоёр дахь юм шиг орж ирээд байхгүй юу? Гэтэл бид нар чинь бүхэл хуулийг эцтэй үр дагавар үр шимийг хүртэгч эдийн засгийн харилцаа байна уу, нийгмийн харилцаа байна уу? Ялгаагүй банк санхүүч гэсэн дээ, эцтэй яаж үр шимийг хүндээ гарах учиртай, иргэндээ гарах учиртай, эсвэл одоо үндэсний аюулгүй байдал тогтолцоонд яаж дүүрэн гарч ирсэн гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Энэ тал дээр хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр одоо бол арай илүү нуцтай хандах байх гэж найдаж байна. Тэгэхээр таны асуултанд шууд өөрчлөгдсөн хууль бол цөөхөн. Энэ давхардлын эдэл зөрчил яг хүний эрхийн үүднээс гэдэг тийм хуулиуд бол цөөхөн. Хүний эрхийн үндэсний комиссоос өөрчлөлт нүү энэ бол өөрчлөхгүй бол цаг үеийн өнгөрөөчжээ гэж хуулийн салуудыг илтгэлээрээ дамжуулж өгсөн. Тэрний нэг нь энэ төрийн бас байгууллагын тухай хууль, жагсаал цуглаан хийх журмын тухай хууль. Тэгээд дандаа л бид нэр хэлж байгаа. Одоо ингээ хавар болно, жагсаал бол. Тэгээд бид нар араас нь хүний эрх зөрчилсөн тухай ярина. Тэгмээргүй байна. Одоо хууль тогтоогч юу вэ? Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар шинжилгээ. Энэ өмнө батлагдсан тэр хууль чинь зарим арилтыг зохицуулаагүй байгаа даа. Тэгээ одоо тэр нь нөхцөл тийм тодорхойгүй нөхцөл байдалтай авчаар хууль сахиулагч бол иргэдийн хооронд зөрчил үүсгэдэг. Иргэдийн эрх зөрчиж магадгүй юм нөхцөл байдал эрсдлийг оруулдаг. Нөгөө талаас ямар үйлдэл хийхийг нь үүрэг болгосон юм заалт тодорхойгүй байдаг гэгчлэн. Тэгээ шинэ харилцаа зөндөө өөрчлөлөө шүү дээ. Өсвөлэн гэдэг чинь манайх зохицуулаагүй байна. Зэрэгцсэн жагсаал гэж өмнө болж исэн шүү дээ. Сүүлийн үед л бид нар ийм бодох ёстой, хуульд оруулах ёстой байна. Тэгээд ганц хүний одоо жишээлх юм бол би жагсаж байна гэдэг ганц хүн тэх юм бол нэг жагсаал гэж үзэх юм уу. Тэр нөгөө мэдээлэл гэдэг байгаа зөвшөөрлийн систем болооч өөр тогтолцоонд оруулаач. Энийг ингээ яриад бүгд танин мэдсэн. Энийг бол би шинэ гэж огт бодохгүй байна. Энийг сэтгүүлчд мэдчихээн, төрийн бас байгууллага мэдчихээн, төрийнхэн өөрсдөө мэдчихэж байгаа. Тэгээд яхаа хууль ийм байгаа цагт нөгөө өгч байгаа зохицуулалт нь ийм байгаа цагт хэм хэмжээгээ дагах ийм болдог учраас хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэвчлэн ингээд ийм саналуудыг бүгдийг нь ажигласан жагсаал, баримтжуулалт, ирсэн гомдол, шийдсэн асуудал дээр тулгуурлаад саналаа болгоны комиссоос өрүүлэл ажиллаад байна л да. Таны хэлсэн сая яг хууль тогтоомжийн тухай хуулийн бах хуулийг баталж альва хуулийн төсөл өргөн барихтаа цогцоор нь буюу үнийн эрх үндэсний комисс шүүхийн байгууллагууд те бусад бүх мэргэжлийн байгууллагуудаас санал авч ижил оруулдаг болсон. Энэ бол цаашдаа бол илүү хууль нь хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр илүү эрсдлээ одоо тодорхой хэмжээнд хаасан юм зүйл бол болсон гэдэгт бол санал нэгдэж байна. Хоёрдугаар хэсэг рүү оръё. Би өмнө нь хүний эрхийн үндэсний комиссийн 2 гишүүнийг урьж ярилцж ирсэн. Нэгэнтээ би хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцж ирсэн. Дараагийн үнэнд би энэ эрүүл шүүлттэй холбоотой асуудлаар бас ярилцж ирсэн. Тэгэхээр хоёулаа нөгөө хүний эрх гэдэг чинь маш өргөн ойлголт, маш өргөн салбарт явдаг учраас бүгдийг нь яриад байхаар
хоёулын цаг үнэхээр барагдахгүй байх. Тийм учраас би энэ одоо хүн болгоны нандинаа хайрлаж явдаг, эрхэмлэж явдаг, харамлж явдаг хүний нэр төр алдар хүндтэй холбоотой асуудлаар энэ сэдвээр би тантай бас ярилцъя гэж бодсон юм. Энэ сэдвээр бас ярилцах болсон шалтгаан нь үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбоотой. Цэцгийн шийдвэрийг улсын хурл хүлээж авсан. Энэ бол эрүүг хуулийн 13-14 буюу нэр төр иргэн хуулийн этгээдийн нэр төр алдар хүндийг илт худал мэдээлэл тарааж гутаанд оромжилсан бол эрүүг хуулийн ял шийтгэл ононо гэдэг ийм зохицуулт байсан. Энэ бол хүний үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэг хэрэгжүүлэг хаасан үндсэн хуулийн зөрчил байна гэж үндсэн хуулийн цэц үзээд энэ 10 дугаар дүгнэлтийг улсын хурл хүлээгээд авчихсан. Тэгэхээр одоо авсан учраас эрүүг хуулийн 13-14 буюу худал мэдээлэлтэй холбоотой энэ зохицуулалт тэр өдрөөс хойш төдөлдсөн буюу одоо хуульд байхгүй. Энэ хуулийн заалт байх ёстой байсан уу үгүй юу гэдэг дээр одоо хүмүүс ярьж байна. Яагаад ярьж байгаа гэхээр одоо нэгэн төдөлдсөн учраас юуг нь ярьдаг гэдэг хүмүүс байна л та. Энэтэй холбогдоод гол нь их хурлаас ажлын хэсэг байгуулсан. Энийг өөрчлөн хариулах уу, заримыг нь тодтох уу гэдэг юм те. Ийм ажлын хэсэг одоо ингээ байгуулагдсан учраас цаашдаа энэ заалтан дээр бас нэг өөрчлөлтүүд орж магадгүй байна да гэдэг бодол надад төрсөн юм аа. Тэгэхээр яг иргэн аж ахуйн нэгжийн нэр хүндийг хамгаалсан хамгаалалт байсан уу үгүй юу энэ заалт. Та өөрөө нэгдүгээр энэ хүн эрхийнтэй шууд холбоотой. Дээрээс нь та эрх зүйч хууль зүйн ухааны доктор хүн учраас тэг хэвлэлтэй их илүү ойр ажилтдаг хүний хувьд бол энэ эрүүл 13-14 гэвэл маш сайн мэдж байгаа болохоор би тань зэнийг асууж байгаа. Нэр төр алтар хүндийг хамгаална. Хуулиар хамгаална. Тэгээд энийг нь гутаавал, доромжилвал, буруу ташаа мэдээ зохион байгуулалтаагаар тараавал за ингэвэл хохирол учрна. За энэ хохирлыг нь нөхөн төлөх тухай хуульд байх ёстой. Одоо эрүүгийн хууль дээр бол яг хүний эрхийн үндэсний комиссийн байр суурь эрүүгийн хуулиар сэтгүүлчдийн асуудлыг шийдэх ёсгүй. Сэтгүүлчдийн тарааж байгаа мэдээ. Гэтэл сая хоёуланг яриад байгаа 13-14-өр шийдэл авсан байдлыг үзэхээр сэтгүүлчд нэг 20% л юм билээ шүү дээ. Үлдсэн нь 80 нь иргэд байгаа гэсэн үг үстэй. 80 иргэд бие бинийгээ, иргэд компаниг, иргэд хуулийн этгээдийн талаар буруу ташаа мэдээлэл тараасан байна шүү дээ. Одоо тэрийг яаж зохицуулах юм бэ гэдэг асуудал гарч байгаа. Энэ ерөөсөө зөвхөн хэвлэлэн мэдээлэх, хэвлэл нийтлэг хэрэгжлийн тухай асуудал байгаагүй. Энэ хуульч өөрөө иргэн хүн гэдэг утгаар байгаад байсан шүү дээ. Хүн. Тэгэхээр одоо энэ орон зай дээр илүү тодорхой зохицуулсан тийм зохицуулалт хэрэгтэй болно. Яагаад гэвэл иргэний хуулиар болно. Сэтгүүлчд бол ялангуяа гарсан мэдээлэл хэвлэлөө иргэний хуулиар хариуцлага үлээх зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гаргасан сэтгүүлчийн нэр нь тодорхой байдаг. Хэн гэдэг хүн бичсэн юм бэ? Юун тухай бичсэн юм бэ? Иргэний шүүхтэр очихоор надаас юу нэхэ штэ. Тэр өөрийн чинь гомдоод байгаа хүн хий, хаяг нь юу вэ? Хаана нэг нотлог харамтай би бүрдүүл өргөтэй болт. Гэтэл нөгөө худал мэдээлэл тараач нь нэргүй хаягнаас хинэн тодорхойгүй байдлаар ингээ бичих юм бол тэрийг иргэний шүүх огт хүлээж авахгүй. Тэгээд тэр нөгөө одоо нэргүй хуулийн 13-14 ард явж исэн шийдэгч исэн 80% орчим хэрэг ба штэ татлаас 80%. Тэр яах вэ гэдэг асуудал үлдчихэж байгаа хгүй. Тэгэхээр сэтгүүлчдийн хувьд ингэж бол шийдэж болно нэртэй, эрт тагтартай, хаягтай. Харин иргэн хүн, бусад хүн бусдын талаар ийм мэдээлэл тараах тухайд эрүүгийн зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тодорхой юм зохицуулахгүй бол тэрийг хэн хамгаалах вэ гэдэг асуудлын орон зай одоо үлдчихэж байгаа. Хууль эрүүгийн хууль сэтгүүлчид нэг тусдаа иргэнд нэг тусдаа үйлчлэн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Байхгүй. Тэгэхээр сэтгүүлч яг энэ 13-14 гэдэг асуудал хэвлэл мэдээллийн донд маш их яригддаг. Маш олон жил яригдлаа тийм. Батлагдсанаасаа хойш л яригдсан. Гол асуудал нийтийн албан тушаалтны сэтгүүлч хоёрын маргаанаас үүдэж энэ асуудал яригдсан. Би одоо тантай шударга л ярмаар. Би яг сэтгүүлчдийн талд орох биш, иргэний талд орох биш. Чин хууль үндсэн хуульд байгаа шүү дээ тийм. Хууль бүх хүнд эрхтэй шүүлжлэнэ гэдэг асуудал яригдаад ингээд явж байгаа. Хоёр хүн бие биенээ ингээд үтгсэн бол нэг хэрэгтэй. Тэгэхээр нөгөө талд бол нийтийн албан тушаалтныг сэтгүүлч хардж байна. Энэ хүн авилга авсан байна. Албан тушаалын байдлаа урууд ашиглаж үндэслэгүүгээр хөрөнгөцсөн байна гэдэг мэдээлэл тараа шүү дээ. Тэгэхээр нөгөө хор уршиг нь нийтийн албан тушаалтыг гэхээр бусдын боломжийг хулгайлсан байна. Эсвэл олон нийтэд тэр гаргасан шийдвэрийн ч гэдэг юм уу маш өргөн хүрээнд ингэж нөлөөлөх ийм асуудал яригдаад байна л да тий. Тэгэхээр
зарим хүмүүс ярьж байна. Албан тушаалтын хохирогчдэр бол нийтийн албан тушаалтан гэдэг хүн эрүүгийн 13-14-өөр хохирогч биш ээ. Төрийн байгууллага бол хуулийн этгээд биш ээ гэдэг тодтгол хийгдэг зүйлийг яриад байгаа. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна? За энэ дээр бол олон талаас нь авч үзэх хэрэгтэй байгаа. Зөв би бол үндсэн зарчмал сануулмаар байна. Тэр нь юу гэхээр хүнийхээ түгээмэл тунхал өөрөө тэгж эхэлдэг. Хүн бүр угаасаа яасан нэр төртөө адилхан эрхэм чанар таамаа гэдэг ийм утгатай эхэлдэг. Тэр нэр төр угаасаа ягдмал гэж үзэж штэ бид. Хүн бүр нэр төртөө эрхэмсэг оршуутай. Тэгвэл энийг яаж тэр нөгөө илт зохион байгуулалтаагаар тэр санамсаргүй өндөр бас нэг юм хувилбарууд байгаа шүү дээ. Одоо юуны хуулийн гипотезүүд байгаа гэдэг нөхцөл зас. Атал энэс яаж хамгаалах юм? Тэгэхээр бид нар итгэл үнэмшилтэй байх, түүнийг илэрхийлэх бол үндсэн эрх чөлөө мөн. Гэхдээ хязгаарлалтууд нь үүдүүлээ бид нар чинь нэг юм үндсэн хуулийн заасан 3 зүйл байгаа. Иргэний болон улс төрийн эрхийн пактыг нэмэхээр 2 зүйл болдог. Бусдын эрх чөлөөг бид нар хохирох ёсгүй. Үндэсний аюулгүй байдалтаас хор охирол учруулах ёсгүй. Нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй. Тэгээд нэмэх нь нийгмийн эрүүл мэнд, нийтийн ёс суртахуун гэдэг ингээ пактд орж ирж байгаа. Тэгээ энэ зарчмын хүрээнд хүн өөрөө тэр үзэл бодлоо хэлбэржүүлэх тухай асуудал гарч ирнэ дээ. Үзэл бодолтой байх бол энийг төр өгдөг юм биш, хин нэг өгдөг юм биш. Угаас энэ бол заягдмал ирэх. Тийм ч учраас жам ясныхаа маа гэд үндсэн хуультай бид нэр огт хязгаарлаж болохгүй эрхүүдийн тоонд оруулдаг байхгүй. Яа хин юу гэж бодохыг бидэнд бол хин заана гэж байхгүй шүү дээ. Энэ бол ойлгомжтой, итгэл үнэмшилтэй байх. Би юунд итгэх юм? Тэ энэ бол миний асуудал. Харин түүнийгээ илэрхийлж бусдад түгээх чинь өөр асуудал. Энэ дээр зарчим ярь. Сая хэлдэг 5 зарчмын өрөөнд энэ тэнцвэр хангагдах л шүү дээ. Тэгвэл одоо нөгөө юу байхгүй болно шүү дээ. Баланс байхгүй болно шүү дээ. Тэгэхээр энэний хүрээнд л одоо сая таны хэлдэг хуулиудад зохих байдлаар өөрчилж орж таарах ба. Зөрчлийн хууль магадгүй. Иргэний хууль ч юм уу те. Илүү өргөн хүрээнд авчи. Би яг энэ сэдвийг ярих гад үндсэн хуулийн зэстээр маргалдагч талууд байгаа. Улсын хурлын итгэмжлэгчсэн төлөөлөгч одоогийн хууль зүйн дотоодын сайд ихвэр байсан. Нөгөө талд бол одоо өргөдөл гаргасан хүмүүс байгаа те. Энэ хоёр маргалдагч талаас би яг энэ асуудлаар ярих гэж урилга өгөх гол шалтгаан өөр талаас хүндлэнгийн хүмүүс. Ялангуяа үний эрхийг хамгаалж байгаа байгууллагын ер нь яг энэ асуудал дээр ер нь нэр төртэй холбоотой маш эмзэг сэдв учраас ер нь ямар байр суурьтай байгаа болоо. Магадгүй энэ хуульд өөрчлөлт оруулах асуудал байвал хүний эрх үндэсний комиссаас санал энэ төр бол авж л таарна. Тийм учраас та хэдийг бас ямар бодолтой байгаа юм бол доо гэж одоо бодсны үндснээр би таныг ингэж яс. Сая манай телевизийн тусгай сурвалжлага гэдэг нэвтрүүлэг гарсан. Яг энэ гүтгэлэгтэй холбоотой асуудлаар. Тэн дээр нэг цагдаа ярьж байна л та. Одоо энэ эрүүгийн хуулийн 13-14 гэдэг заалт чинь төдөлцөөд одоо бид нар хэрэглэх боломжгүй болсон. Тийм учраас нэгнээ гүтгэсэн гомдол одоо орж ирж байна. Тэгээд нөгөө зарим нөгөө хүний мэдчих шиг байна гэж байгаа. Тэгээд мэдүүлэг өгөөч гингүүд. Одоо байгаа энэ хуулийн дээр чинь 13-14 чинь худал мэдээлэл гэдэг юм чи байхгүй юм чинь би юу гэж очиж мэдүүлэг өгдөө. Та нар чаддсан бол над хуулиа дахиад гаргаад ирээч гэдэг тохиолдлууд хэд хэд бүртгэгдсэн гэж ярьж шүү. Энэ асуудал дээр ер нь яах ёстой юм чааш. Одоо нэгэн түлээгээд авсан юм үндсэн хуулийн цэцээс дүгнэлтээ гаргаад тэгээ түүнийг нь улсын хурал нэгэнд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төдөлцнийг хэрэглэгдэхгүй. Тэгээ дараагийнхаа хувилбарыг гаргах ёстой тэр болтлоо шийдэгдэхгүй шүү дээ. Түрүүн та ярьлаа яг энэ нэр хүнд алдрын хүндтэй асуудлыг иргэний хуулиар хамгаалдаг шүү дээ. Энэ зохицуулалт байгаа шүү дээ гэл. Одоо яриад байна л та. Иргэний хууль дээр бол тодорхой зохицуул байдаг. Уучлалт гоох, одоо гим хорыг нь арилгуулах ч гэдэг юм уу те. Залруулах хийх иймэрхүү зохицуултууд байдаг л та. Гэхдээ яг энэ одоо уучлалт гоох ч юм уу залруулах хийх асуудал нь үний нэр төрийг иргэний хуулиар бүрэн бүтэн хамгаалж байгаа хэлбэр байлж чадах уу юу? Чадахгүй. Тийм ч учраас эрүүгийн хуулийн мөдөрчлөө хуулийн дээр бас тэр нэг гутаах, доромжлох, санаатаагаар зохион байгуулалтаар гуйсан мэдээ тараахан тэр тийм нэг асуудлын зохицуулт хэрэгтэй болов байна л да. Иргэн эрүүн хоёрын ялгаач нь түрүү нэг хэлээд байна шүү дээ. Эзэн биегөө хаягнаас те эсвэл өөрийгөө нуусан хаягнаас хүн өөрийн чинь зохион байгуулалтаагаар ингэж яа. Тэгэхээр бид нар одоо цагдаад хандж ижил хин гэдгийг тогтоолох тухай ажил хийх байхгүй юу? Ажиллагаа. Атал иргэний шүүгүүд би өгье гэж бодвол яг тодорхой X гэдэг хүн намайг ингэж бичлээ. Тийм юм болоогүй маа.
нэмний нэр хүндэд алдлаа гэд өгөх тухай асуудал. Тэрийн зарчмын ялгаатай хоёр процесс учраас бид нөгөө хувилбарыг заавал бодож тодорхойлох шаардлагатай гэж хэлээд байна. Одоо хамгийн гол асуудал нэг трол хаягнууд байдаг шүү дээ. Одоо жишээ нь одоо манай зураглагч Наранбаатар гэж хүн байна. Би иргэн Балжин юм тий. Тэгээд маш олон дагагчтай групп руу Наранбаатар гэдэг хүний зургийг тавиад энэ хүн одоо хүн алдсан штэ ч гэдэг юм тий. Жоох муухай жишээ авчлаа. Хүн алдсан штэ гэд би одоо нэрээ нууцлцсан хуурамч хаягнаас. Ингээд хэлчихээр иргэний хуулиар хамгаалж чадахгүй штэ. Харин тий. Одоо иргэний хуулиар өгөх гэхээр намайг олж чадахгүй. Тий, одоо Наранбаатар маань өгөх гэхээр хин гэдгийг мэдэхгүй бол хэмжлэг хүлээж авахгүй. Одоо асуудал юм байна. Тийм учраас нөгөө зохицуулт хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нөгөө нэр төрийг хамгаалах тухай яриа байхгүй. Бүтэн хамгаалах, бүрэн эрх зүйн хамгаалтын тухай байхгүй болж байгаа юм. Тэгээд зөрчигдсөн эрхийг сэрхийх тухай яриа бүрч байхгүй болж байгаа. Нөгөө тэр хүн хохироод дуустдаг. Гүтгүүлээд одоо яа дээ те худал мэдээлэл тараалуулаад дуустдаг. Нэг асуудал гарч ирээд байгаа. Нийтийн албан тушаалтныг бид ярих ёстой. Нийтийн албан тушаалтын тухай ярьж болно. Гэхдээ эн чинь дураараа, зоргоороо, зохиогоод гүтгээд гэсэн үг бас биш шүү дээ. Тэгэхээр яг иргэний хуулиар би бас нэг шүүгч нарын ганц нэг байр суурийг харж ирсэн л да. Иргэний хуулиар явахаар одоо гүтгүүлэгч хүн те. Гүтгүүлэгч хүн иргэний шүүхэд хандахаар нотлох баримтаа цуглуулад ирээ. Чамайг хэн гүтгсэнийг өөрөө олчих те. Тэгэхээр иргэний шүүх бол тийм ажиллагаа хийх одоо эрх зүйн боломжч байхгүй, дээрэс нь хүний нөөцийн боломжч байхгүй. Бүгдээрээ мэдчихэе. Эрүүгийн хуулиар явахаар маш шуурхай шийдэх асуудал учраас нөгөө IP хаягаар нь хөөгөөд энэ хин үтгсэн байна, яасан байна гэдэг асуудал ер нь явчаад олох магадлал бас нөгөө талаас өндөр юм шиг байгаа. Одоо нэг харамсалтай зүйл ингээд байгаад байгаа. Яг энэ худал мэдээлэл тарахтай холбоотой асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эргүүд байна. Нөгөөх нь бүр прокурор дээр очсон эргүүд байх. Маш олон эргүүд байна гэдэг зүйлийг ярьсан. Хангалттай яг хэдэн хэрэг байна гэдэг статистик авахсан боловч манайхан жоохон цаг алдаад байна. Гэтэ баггүй хэрэг байгаа шүү гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэр одоо энэ хуулийн заалд хүчингү болчоор гүтгүүлсэн, дээрэс нь хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд прокурор дээр зарим шүүхэд шилжихэд бэлэн болсон хэрэгүүд бүгдээр одоо хэрэгсэхгүй болно гэсэн үг. Тэгнэ гэсэн. Хууль буцааж эрүүгийн хуулийг нөгөө буцааж хэрэглэдэг. Тэгэхээр тэр тэгнэ гэсэн. Харин нөгөө байгаа боломж нь хэрвээ одоо холбогдох юм мэдчихээ бол иргэний журмаар хандах боломж нь дараагийн л процесс эхлүүлнэ гэсэн үг шүү дээ. Яг энэ хүмүүсийн тухайд бол. За тэгээд нэгэнт хэрэг нэргэсэхгүй болоод нэр хүн далдар хүн дээрээ гүтгүүлсэн. Хотог орондоо бүр нэр нүргүү болцсон. Худал мэдээлэлээс болж үү те. Ийм хүмүүсийн эрхийг комисс яаж хамгаалах юм? Энэ хүмүүс комиссээр гүгээд ирвэл танай комисс яаж ажиллах юм гэдэг асуулт бас гарч ирдэг. Одоо тэр хүмүүс нэгэнт шүүх рүү явах байлцсан. Хуулийн хэлтийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа зогсоодсон. Өөрсдийг нь бүртгэсэн хэрэг хаагдсан. Тэгэхээр одоо харанхуй үзүүрт нэг гэрэл гэдэг шиг танай байгууллага руу хандах магадлал өндөр болчиход байгаа юм болов би хараад байгаа. За, Хүнэрийн үндэсний комисс гомдол мэдээлэл ирэхээр бол яг бид нар бүртгэл ажиллагаа хийгээд бүх холбогдох баримтчдыг цуглуулалтаа мэдээлэл статистик шинжиж дүгнэлт хэрэгтэй бол авдаг. Гэхдээ одоо гүтгүүлсэн. Гэхдээ үндсэн хуулийн цэцэн шийдвэр гарсан. Их хурл хүлээж авсан. Түүний бол маас биднэрт одоо эрх зүйн зөвлөлт байхгүй. Хохирч байна гэж үзүүлнэ. Дараагийн арга хэмжээ байж болох хувилбар нь хэрвээ хүсвэл бас төлөөлөл их хэмжлэгч нэг хувилбар байдаг. Шүүхэд Хүнэрийн үндэсний комиссоос иргэний өмнөөс төлөөлөл их хэмжил гаргах хэрэгтэй. Гэхдээ энийг комисс өөрөө сайн дураараа хийдэггүй, өөрийн санааж дараа хийдэггүй. Иргэдийн өөрсдийн хүсэлт хангалттай үндэслэл бүхий нотлогоо байж бид нар энийг хийдэг. Тэгэхээр ийм нэг хувилбар байна. Та одоо жишээлбэл одоо яг ингээд эренб дараалалаар нь хэлээд өгөөч. Яг энэ хуулийн өөрчлөлттэй холбоотой тий ажлын хэсэг гараад явж байхад ажлын хэсэг ер нь яг нэр хүн алдар хүндтэй холбоотой асуудлаар ер нь ямар зохицуултуудыг хуулиндаа шигтгэж өгөх ёстой гэж бодож байна. Иргэнээр нэгэнт иргэний хуульчид 2002 оноос л хойш л хэвээр үйлчилж байгаа шүү дээ. Нэр хүнд алдар хүндийг хамгаална. Тэгээд нэхэмжлэх хэрэгтэй. Гим ор очих юм бол түүнийг нь нөхөн төлнө гэд. Тэгээд тэнд заавал хуулинд заасан тохиолдол гэж байгаа юм л да.
тэр нь одоо хөдөлмөрийн тухай хууль нэг юм оргож заасан байх ёстой. Эсвэл ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлыг төлнө гэдгийг эртний хуульдаа заасан байх ёстой. Энэ бол нэг хэрэглэн тогтцсон орцсон ойлголттой асуудал. Одоо бид нар юун дээр орон зай гарчаад ингээ юу хийдэл үүсчихэд байна вэ гэхээр гүтгсэн доромжилсан худлаа мэдрэл тараасан бол яах юм бэ гэдэг асуулт. Нэг иргэн тэрийг зохион байгуулалтаар хийсэн бол яах вэ? Албаар ингэж нэг институтыг өрсөлдөгч одоо компанигаа зүгээр жишээ авъя те. Зорилгоор одоо өөр ямар хэдийн мэдхгүй элдв янзын зорилгоор зохион байгуулалтаар ингэвэл яах вэ? Ийм асуудал дээр бид нэр хариулт одоо өгч чадахгүй байгаа учраас энэ нөгөө зөрчил эрүүгийн хуулийн дээр энэ талаараа л асуудлыг зохицуулах хэрэгтэй. Одоо байхгүй орон зай чинь тэр болчиход байна шүү дээ. Энэ хэсэгт яах юм гэхээр сая тарийн хэлээд байгаа асуудал үүсчихэд байна. Цагдаа дээр очиж хүлээж авахгүй бид нар аль хэзээ үүрсэн хэрэгүүдээ ч гэсэндээ бид нар цаашаа явуулах боломжгүй болчиход байна. Тэгэхээр яах юм гэдэг энийг л хийдлийг л нөхөх тухайл гарц гаргалгаа шийдэл зохицуулт хэрэгтэй л гэсэн үг тийм. Нэгэнт хоёлоо энэ алдар хүндтэй холбоотой асуудал хэвлэлийн нийтлэл эрхчлөлөө үзлүүдлөө илэрхийлэх эрхчлөөтэй холбоотой асуудал ярьсных би нэг хуулийг асуухгүй өнгөрч болохгүй байна гэж боддог. Тэр нь бол яг сая бол хэдэн жилийн өмнө жоохон 2 жилийн өмнө төрийн бол албаны нууцын тухай хууль гэж байна шүү дээ. Энтэй холбоотой нэг багц 60 хэдэн сэдвүүдэр бол төр одоо энэ мэдээллээ ил болгоо. Тэгэхгүй бол нөгөө мэдээлэлгүй бүр ингээд ямар ч нууцлах шаардлагагүй мэдээлэл ингээд нууцлаа хийж дээ. Яг сая бол сөрөг хүчний бүлгээс энэ хуулийн төслийг бид боловсруулаад өргөн барих асуудал яригдж байна л да. Төрийн бол албаны нууцын тухай хууль гэдэг халахвчаар, ялангуяа албаны нууц гэдэг халахвчаар иргэдээс мэдээлэл их нууж. Энээс болоод одоо үүсэж байгаа маш олон асуудлууд гарч ирлээ шүү дээ. Албаны нууцын тухай, төрийн бол албаны нууцын тухай хуулийн өөрчлөлтөөр та бүхэн ямар саналтай байх вэ? Өөрчлөх ёстой л гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өмнөх хэрэгжилтийг бид нар юу нэгэд авилгал гэж ярьж байна. Авилгал одоо энэ шудраг бусын шудрагсны тогтолцоо бүрэн ажиллахгүй байна, хуйлдж энэ гэдэг ийм асуудал яриад иргэд төрдөө итгэхгүй байна гэдэг байгаа шүү дээ. Төрд итгэх иргэдийн итгэлийг аваад үзэгжил болгон буураад байна гэдэг төр гэдэг нь бүгдээрээ шүү дээ. Одоо их хурал засгийн газар шүүх мөхтэйгээ хамтдаа л бид нэр төр болол ингэж явж байна. Яагаад итгэхгүй байгаа шудрагсны тогтолцоо нэгдүгээр бүрэн ажиллаж байгаа мó гэдэг дээр асуулт тавьж байна. Хоёр дахь нь мэдээлэл ил тод байл. Авилгал яагаад энэ авилгал их мэдлэлтэй те ийм хүмүүс чинь шийдвэр гаргахтаа ийм хөрс бүрдүүлчихэд ийм асуудал үүсгэж явж идэм бэ. Энэ хоёр. Тэгээ энэ авилгалаас сэргийлэх одоо энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга чинь нийтэд мэдээлэл тод байх л байна. Атал тэнд нь ингээд нуглаа гаргаад нуух боломж өгчгүүл заавал шаардлагатай мэдээж одоо ус юм чинь өөрийн төрийн нууц байна. Түүнийг бол үнэхээр шаардлагатай гэдгээ англиад эренблээд оруулж байгаа. Тийм биш бол одоо байгууллага дэрхийн өгөх энэ төр бол хэрэггүй байна. Тэ энийг ялгаа зааглая гэдэг дээр бол комисс тийм байр суурьтай энийг ч олон удаа хэлж байгаа. Ил тод нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хэрэгжилтийг аваад үзэхээр бас хангалтгүй гэдэг төр зөрхтэй шүү дээ. Нөгөө ил байлах ёстой шүү мэдээлэл өгөөч гэдэг хахад өгдөг. Сонгуулийн үеэр Өнөөдрийн үндэсний комист 2 илүү 3 ийм гомдол ирж байгаа иргэний нийгмийн байгууллагаас нөгөө мэдээлэл авах гэсэн ч өгөхгүй байна цагдаа гэдэг ч юм уу тийм үндэсний аудитын газраас мэдээлэл авах гэсэн өгөхгүй. Атал нийтийн мэдээлэл байдлын тухай хууль дээр бол энэ мэдээлэл нийтэд илүү ах ёстой маа гэдэг чагсаалтанд нь байгаад байдаг. Өгдөггүй. Хүсэлт гаргаад байхад өгдөггүй. Тэгээ манайх шаардлагын уулзаж бас мэдээллүүдийг өгүүлж ирсэн гихчлэн. Тэр нэг хэрэгжилтийн асуудал байгаа хуулиа хэрэгжүүлэх тухай асуудал 2 төрийн бол албаны нууцын тухай хуулийг шинээр ангилах тухай тэнд орцсон нууцын зөрчилтийг шинжлэх шаардлагыг нь асах тухай асуудал. Нэг зүйл одоо энэ сайд нар, агентлагийн дарга нар, доод дунд шатны төрийн байгууллагуудын дарга нар энэ эрхтэй байдаг. Өөрсдөө за энэ мэдээллийг нууцлчихъя гэдэг тамууд гарчдаг. Тэгэхээр цаашдаа яг энэ нууцлах ёстой мэдээллийг хаалттай уралдаан хийн үү яана уу? Ямар байдлаар нууцлах ёстой гэдгийг нууцлах эрхийг нь их хуралд өгөх ёстой гэдэг байр суурь яваад байгаа. Жагсаалтыг нь баталдаг ч юм гэдэг юм уу? Энэ дээр та ямар байр суурьтай байна? Уг нь юм зогсоороо ажилтдаг бол засгийн газар батлаад явж болно шүү дээ. Энэ дээр шалгуурал байх хэрэгтэй үзэмж биш. Одоо хин ерөнхий сайд байгаагаас үл хамааран тийм үү ямар бүрэлдэхүүн байгаагаас үл хамааран ийм шалгуураар л нууц давна гэдэг шалгуур нь хуулинд байх юм бол засгийн газар батлаад явах асуудалгүй. Тэргээл мөрдөн гэсэн үг. Заавал бүх нууцыг усын хурлаар оруулдаг байх гэсэн. Би бол яг юуг нь бодож байна. Энийг хэрвээ усын хурлаар баталдаг болно. Гэхдээ
өөрчлөлт оруулах асуудал бол их хурл дээр баталсан тохиолдол нэлээд удаан байх магадaltaй. Нэмэлтээ өөрчлөлт хийя гэж хэрэгцээ гарах уу, гар нийгмийн харилцаач үргэлжлэн өөрчлөгдөн тийм ээ. Нөхцөл байдал олон тал болно. Инхээр хэрвээ өөрчлөлт оруулах бол магадгүй нэг тийм асуудал үүсч болзошгүй. Уг нь тэгэхээр аль аль боломжтой хувьд сонгох нь байна л да. Хэдийгээр бусад улсын жишг ийм байдаг боловч Монголын нөхцөлийг харах хэрэгтэй. Бид нар ч нэг цөөхөн хүн амтай. Энэ цөөхөн хүн амтай газар энэ авилгалын асуудалтай тэмцэх, авилгалын асуудлаас их төвөгтэй байд юм байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаа бас бодож үзчихэл энэ шалгуураа засгийн газар руу усын хурлуу гэвчлэн тогтоох шаардлагатай болж байна л да. Хүний эрх үндэсний комиссийн 24 дугаар илтгэлээр мэдээллийн ил тод байдлын асуудал бүтэн бүлэг болж орсон байлээ. Тэгээ яг энтэй яагаад уялдаж байна гэхээр нууцад авсан мэдээллийг сэтгүүлчид задруулсан бол эргүү хуулиар хариуцлага хүлэе гэдэг. Бүр хорих ялтай ийм санкцаар. Гэтэл нөгөө талдаа мэдээллийг хадгалах үүрэгтэй. Нууц байдлыг хадгалах үүрэгтэй хүмүүст хариуцлага тооцдоггүй. Энэ тогтолцоо бол бас жинкнээсээ хүний эрх ялгарлан гадуурхтай холбоотой асуудал юм болоо гэж хараад байна. Тий. Манай төрийн байгууллагууд ер нь яг энэ мэдээлэл хамгаалах те хүний хувийн мэдээллийн тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хамгаалсан шүү дээ. Яг энэ хамгаалах байдал дээр хэр одоо хариуцлагатай ажиллаж байна гэж ер нь харж байна. Хүний сүүлийн 2021 оны хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль батлагдаад хүний эрх үндэсний комиссийн нэг гишүүн хариуцдаг. Одоо энэ асуудлыг зөрчлийг бүртгэдэг. Манайд мэдээлэл ирүүлж байгаа янз шалгалт хийж байна. Зөрчлийн бүртгэлийн мэдээлэлч авж ийн л да мэдээлэл хариуцагч нараас. Тэгээ үүсгэр ер нь бол хангалтгүй. Бид нэг юм асуудал байна. Нэр төртэй холбоотой бас яриад нь. Монгол улсад ингээд шударга усны индекс гэдэг дэлхийн 194 улсад гаргаж байна. Тэгээ тэрэн донд нэг 22 үзүүлэлт байна. 10 үндсэн эрхтэй холбоотой. Монгол улсын үндсэн эрхийн үзүүлэлтийн хамгийн хангалтгүй явдаг нь халтшгүй байх хэрэг. 50%-аас 50 пунктээс доош 50%-аас доош халтшгүй байх эрхийн нэг нь энэ хувийн мэдээлэл, хүний нэр төр. Энэ хэсгийн хамгаалалт Монгол улсад хангалтгүй байна гэдгийг хэлээд байгаа. Тэгээд энэ нь сайжирдаггүй. Яг л одоо байсан төвшөндөл хэвээр яваад байдаг нөгөө халтшгүй байдал чинь. Тэгээд хувийн мэдээлэл тэнд дундаа ороо яваад байгаа. Захин технологи бидний амьдралд нэвтрхийн хэрээр бидний 100%, дүүрээс хувийн мэдээлэл бусад энэ нэг бичлэг зураг гэлдүү одоо зүйлүүд байна шүү дээ өөрт нь хамааралтай. Энэ бүхэн ч гэсэн бидний хувийн орон зай юмаа гэдэг энэ өвчтөл адилхан. Гэдэг энийг ингээд хэвшүүлэх шаардлага бол Монгол улсад үнэхээр байна. Бусад ёстой AI ашиглаад гарцсан энэ шийдвэрүүд чинь оюуны өмч юмаа гэж шүүхэн шийдвэр нь гараад эхэлсэн. Энэ бол харин биш юм аа. Энэ хүн өмчлөх хэрэгтэй байж болно. AI ашиглаад хүнийг ингэсэн бол дуурайсан бол гэдэг ингээд шийдвэрүүд ализан гараад эхэлсэн. Манайх одоо бол энийг хурдан хийхгүй бол энэ хувийн мэдээлэл байгаа хуулиар хэрэгжүүлэх хэрэгтэй нэ. Хувийн мэдээллийг хамгаалах хэрэгтэй. Мэдээлэл хариуцлагч хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээд хоёр дахь нь ухтаж энэ нэг хиймэл оюухан тэгээ болцсохгүй шинэ платформудтай холбоотой хүний эрхийн зөрчлүүдийг яаж залруулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Энд бол маш том орон зай хамгаалах хэрэгтэй орон зай байгаа. За бидний ярилцах цаг бас дууссан байна. Тэгэхээр мэдээж хүний эрх үндэсний комисс байгуулагдсны 25 жилийн өдөр бидний урилгыг хүлээн авч дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт оролцсон хүний эрх үндэсний комиссийн дараа хууль зүйн ухааны доктор Дугарын Сүнжид танд баярлалаа. За баярлалаа.